Би яг одоо Hot Lab буюу үүлэнгийн hotpot ресторанд орж ирээд байна. За тэгвэл үүлэн төв за энэ гэр бүлийн өдрөөр ямар одоо урамшуул байхын гэр бүлийн өдөрт нэгдэх үгүй нь бүгдээрээ орж асууцгаая. Сайн мань уу сайхан агчээ? Сайн. Өглөөний минь төргий. Баярлалаа. Өглөөний минь. За Баруун Улсын даргын тамгын газраас 7 хоногийн бүтэнсээ өдөр болгоны гэр бүлийн өдөр болгон зарлая. Тэгээ энэ дээр маань аж ахуйн нэгжүүд маань хамтраад дэмжиж өгөөч гэдэг нэг албан бичиг явуулсан байх хэвээр. Тань руу ирсэн үү? Ирсэн. Танилцсан уу та? Танилцсан. Энэ тал дээр юу ямар хөө бодолтой вэ? Би бол дэмжиж хүлээж авсан. Яг л бид нар хувийн хвшилтэй ажилтай. Тэгээ ерөнхийдөө бол өглөөнөөс оролтлыг хурцаагаар ажилтай шүү дээ. Өөр хүүхдтэйгээ өнгөрүүлэх цаг үе ер нь бага байдаг. Тийм учраас надад л эерэг санагдаж би бол нааштай хүлээж авсан. Энд нь оролцъё гэсэн шийдвэр гаргацсан байж байгаа. Энэ гэр бүлийн өдрөөр буюу бүтэнсээ өдөр танайхаар үйлчлүүлвэл ямар урамшуул байгаа вэ? За манай үүлэн бол ерөнхийдөө нөгөө шэр холтой, сет холтой, хүлээн авалтын заалтай юм ажилдаг. Одоо энэ салбарыг болохоор би аймагт шинэ үйлчлэгээ нэвтрүүлээ. Бүр ингээд ресторанаар нь бүр ингээд цогцоор нь бөөнөр хүлээн авахаар юм газар нээгээ шийдээд энэ халуун тооны газар нээсэн байгаа. Одоо манайх чи нэгдэд сар гарна л болж байна уу да. Ерөнхийдөө жигдэрх гээл хүмүүстэй танигдах гал явж лээ. Hotpot-ыг манай аймгийнхан бас яг 100% сайн мэддэг юм байна. Мэддэг хүмүүс бол айгүй тааламжтай үлээд явж байгаа. Орчин гоё байна гэж байна. Хоолоо мэдэрч идэж байна. Бид нар ч бас дагаад бас Hotpot гэдэг хоолоо сураад явж байна давхар. Манай аймагт байгаагүй бид нар энэ чиглэлээр ажиллаж байгаагүй давхар суралцаад хүмүүстэй өргөд ингэ явж байгаа гэж ойлгож байна. За ямар ч хэлсэн 10% хөнгөлт үзүүлэх гэж бодож байна. Яг гэр бүлээр орж иж байгаа шүү дээ хамгийн гол нь тий. Гэр бүлээр орж иж байгаа хүмүүст нийтний дөнгөс нь 10% хөнгөлт үзүүлээ. Тэгээд заримг манайх сүүн зарим хийдэг. Хэрвээ заримг маань ажиллаж байгаа өдрүүд тарах юм бол хүүхдүүдэд өнгөө зарим өгч болно. Эсвэл давхар зарлж болно. 10% гэр бүлийнхэндээ үзүүлээд хүүхдүүдэд заримгаа эсвэл нэг өдөр нь заримгаа өгөөд нэг өдөр нь 10% хөнгөлдөг ч юм уу. Энэ чинь бүтэн жил явах байсан уу? Тийм жилийн өргөл. Жил явахсан тий. Тэгэхээр бүтэн жилийн хугацаанд ингээд сөөлжөөд тухайн үедээ мэдээлэл оруулаад юм уу яваад байхаар тийм байж болно. Ганцхан Hot Lab дээр биш, үүлэн төв дээр бас байж болно. Hot Lab энэ 7 сард нэлээдэн кейтерингийн захиалгатайгаа очиж бид нар явна багаараа. Тэгэхээр үүлэн бол тогтмол ажиллаж байна. Үүлэнгийн салбар дээр очиод бид нар гэр бүлээрээ явж байгаа 10% хөнгөлтөд идэлээд ингээд хоолнд орё үйлчлүүлье гэх юм бол манайх чөлөөтэй нээлттэй бид нар бүх танилцуулгын ажилчтай танилцуулаад мэдээлэл өгч гин. За хүүхдтэй явж байгаа шул гэр бүл гэдэг ингээд бол танихад бол амархан тий. Хэрвээ залуу хосууд хүүхдтэй болж амжаагүй хосууд байвал яаж мэдэх вэ? Яг өөрснөө ирээ хэлж болно шүү дээ. Бид нар ингээд гэр бүлээр явж байгаа шүү. Бид нар ингээд нэг гэр бүлийн хүмүүсээ гэх юм бол гол нь асуудал байхгүй. За гэр бүлийн өдрийг дэмжиж оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр та бүхэн 7 хоногийн бүтэн сайн өдөр болгон урамшуул зөндөө олон маш олон төрлийн урамшууллыг авах боломжтой. За жишээ нь дөнгөж сая одоо энэ ярьж байгаа буюу үүлэн төв маань 2 салбартай. 2 салбар хоёулаа 10% урамшууллыг та бүхэндээ үзүүлэх юм байна. Гол нь гэр бүлээрээ ирээд нэг өдрийг амттай хоол идээд гоё юм үзээд хоорондоо халуун дотн яриа өрнүүлээч гэдэг үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээ цаашдаа одоо бидэнтэй хамтарч нэгдэж энэ гэр бүлийн өдрийг дэмжиж гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд байх юм бол бас манай Баруун Улсын даргын тамгын газар дээр ирж бас уулзаж саналаа өгөх бүрэн боломжтой байгаа шүү.